Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Бяцхан охины сүнс. Би Яманаши мужид амьдарч байлаа. Акаиши уулын өвөрт Кошо усан үзмийн тариалан бүхий хүндэд байсан. Жижиг тосгоны нутагт нэгэн цагт нууцлаг буддизмын төв шүгэндээ уулын даяанч лам нарын бясалгал хийдэг байсан эртний сүмийн яг хажууд байшин мань байлаа. Эртний сүмийн ихэнх хэсэг нурж балгас болон ард талдаа хуучин оршуулгаас өөр зүйл бараг үлдээгүй. Анх 3 настай охин минь шүн дундын үед ундлахын өрөөнд орж ирэн хажууд хөвцсөн тэр шүнл байшин сүнстэй байж болох эхний сэжүр гарч ирсэн. Яасан бэ миний охин? Муухай зүүдлээ юу гэхэд үгүй гэхдээ миний өрөөнд нэг охин байгаа нь таалагдахгүй байна. Тэр цагаан сүүдэр шиг харагдсан гэж охин хариулав. За унт охин минь гэж би нойрмоглон хэлээд хажуутан унтуулж гав. Дараагийн өдөр охиныхон хэлснийг бодож зогсов. Цагаан сүүдэр шиг харагдсан бяцхан охин гэсэн үү? Манай жаахан охин сүнс гэсэн үгийг хэлж мэдэхгүй болохоор тэгсэн хэрэг үү? Охиноос нь дахин лавлахад жаахан охин шалан доороос гарч ирэн орны хажууд чимээгүй зогссон тухай яриав. Дараагийн жилүүдэд манайд хонсон олон хүмүүс бяцхан охиныг харсан тухай хэлсэн юмдаг. Далайн чандаас айлчилж ирсэн найзууд хонсныхоо маргааш дараах зүйлсийг хэлдэг байв. Урьдшин баяр ёслол болоод байсан уу? Би хүмүүс дуулахыг сонслоо. Урьдшин цэргийн жагсаал их чимээ сонсогдсон уу? Урьдшин хэн уйлаад байсан бэ? Гэх мэт. Эгч маань элдв зүйлсэд итгэдэггүй хүн байдаг ч намайг эмнэлэг твцсэн хоогоор охиныг минь харж хэд хонсныхоо дараа би сүнсэнд итгэдэггүй л дээ. Гэхдээ танаа байшин яалтчгүй сүнстэй юм байна гэв. Нэг шөнө өрөөнийх нь хаалганы дэрэгдүр жижигхэн охин алхаж өнгөрөхийг хараад манай охиныг орноосоо босчихсон явж гин гэж бодон хойноос нь дагжээ. Тэгс нөгөө охин хан дундуур яваад орчихож. Манай охин болохоор өрөөндөө бөхгөгч унтаж байсан гэв. Хүн жигтэйхэн анхаар зүйлс тохиолдоогүй боловч сонин чимээ хөгжим хангинах, дуу дуулах, жагсаал хийх, сүнс харагдах явдлууд зогссонгүй. Тиймээс би шалтгааныг олохын тулд байга газрын хан эртний төвхийг судлав. Яг л мөрдөгч шиг ажилласан гэхэд болно. Тосгонд амьдардаг настай хүмүүсээс сүмээс бидэнд худалдсан байшин баригдсан газрын тухай асуув. Бидний байшин баригдсан газарт Хана Тори буюу Канжи хэмээх бейсболын талбай байсныг мэдэж авав. Гэтэл энэ нэр нь өнгөрсөн зуунд солигдсон ба Хамар огтлох гэдэг нэртэй байжээ. 1600-аад оны үед энд цуст тулаан өрнөж ялсан тал ялагдсан талынх нь хамрыг огтолж ялагдлын ичхүр гудамжийг амсуулж байсан болж таарав. Байшингийн ард талын уулан дээр бэглэлт байсан ба цэргүүд доор нь явах дайсныхаа хөдөлгөөнийг хяндаг байжээ. Мөн сүмийн хажуу талын оршуулгын газар саяхан байгуулагдсныг олж мэдлээ. Сүм манай байшин хоёрын хооронд хоосон газар тэгээд гол байсан. Хуучны булшнуудыг шинэ оршуулгын газар руу нүүлгсэн ба зарим булшны чулуу нэр хаяггүй. Мөн хэдэн зуун жилийн өмнөх булш учраас тосгоныхон чихний булшнууд болохыг мартсан байлаа. Бүх хачин дуу чимээ сүнс хий үзэгдэл байшингийн оршуулгын газар руу харсан талаас харагдаж сонсогддгийг олж мэдлээ. Нэг өвгөн жаахан хүүхэд байхтаа хаягдсан булшнуудын дунд тоглож байснаа дурсав. Тэр бидэнд нутгийн тахилчтай холбогдож сүнс зайлуулах үйл хийхийг зөвлөв. Бид тахилчтай холбогдож сүнс зайлуулах ёслолын талаар зөвлөлдөхөд тэр ч даруй зөвшөөрч өргөл тахилын ширээнд сүнснүүдэд зориулж өргөх зүйлсийн жагсаалт бэлдэж өгөв. Тэр зүйлсийн дотор далайн цагас, уулан дургадаг чимс ногоо зэрэг багтсан байлаа.
Би ойролцоо хот руу загасыг хайхаар явав. Загасны тасагт загсан хайж явдал нэг худалдаачин ирсэн. Сайн сонголт байна. Чи ч өнөөдөр азтай байна шүү. Энэ загаснуудыг онцгой маш амттай. Яаж хоол ийх гэж байна гэв. Би түүнд сүнс цайлуулга ёслол зориулах гэж байгаамаа гэхэд тэр гайхан харснаа. Үгүй энэ дууга загаснууд тохирохгүй. Чи загасны зах руу явж энэ хүнтэй уулз хэмээн нэг нэр бичиж өгөв. Би загасны зах дээр очин загасчантай уулзаж сүнс цайлуулга ёслол зориулж загас хайж яваагаан хэлэхэд загасчны харьцаа тэр дорон өөрчлөгдөж үүний нүд нь яг цэвэр биш. Энэ ямар нээлттэй гэхэр болохгүй гэх зэрэгээр баахан шүүсний эцэст тохиромжтой загасыг гаргаж өглөө. Тэр загасыг надад өгсөн ч оронд нь надаас мөнгө авсангүй. Дараа нь би тохиромжтой хүнсний ногоо жимсийг цуглууллаа. Тэгээд бичиг хэргийн дэлгүүр орж тахилчид өгөх мөнгөний дугтуйг авахар болов. Худалдагч хэрэг зорилгыг асууж сүнс зайлуулах ёслолынх гэхэд цаашаахан явснаа хар цагаан өнгөтэй дээр нь алтан үсэг бүхий дугтуй авчирч өглөө. Тэрч бас надаас мөнгө авалгүйгээр амжилт хүсэв. Тахилч ирэн бидний тахилын ширээн дээр бэлдэж тавьсан зүйлсийг хараад сэтгэл нь ханжээ. Тэр залбирлан чангаар уншин өрөөнүүдээр аажуухан алгахтан ариун цэврийн өрөөгөр хүртэл оров. Ингэж явахдаа аль нэг өрөөнд орохдон хачин аваа гаргаж залбирлан пөөрч чангаар хэлж бид тэр өрөөнүүдийн буланд давас асгаж явлаа. Энэ ёслолын дараа хэдэн сар янз бүрийн дуу чимээ хий үзэгдэл харагдах нь гайгүй байсан юм. Гэсэн ч буцаад л харагдаж үзэгддэг болсон. Тиймээс би өөрийн тахилын ширээн дээр өдөр бүр цэцэг өргөж сүнснүүдийг амирлаасаа гэж бодсондоо тарин уншдаг болсон билээ. Эцэст нь бид бууж өгсөн. Маш хямдхан үнээр байшинг зарж өөр тийшээ нүүцгээсэнтэй. Далайн ирэг дээр болсон явдал. Энэ явдал 70 гаруй жилийн өмнө Цуу хотын далайн ирэг дээр тохиолдсон юм. 7 дугаар сарын 16 бол усан цэргүүдийн өдөр. Энэ өдөр олон хүмүүс далай зээлэхээр очдогч ирэг дээр тэднийг аюул хүлээж байна гэж хэрхэн санах вүлээ? 70 гаруй жилийн өмнө Японд дайнаас үүдэлтэй дурсгалт газар цочирдмор эмгэнэлт явдал болсон юм. 1955 оны 7 дугаар сарын 28-нд Цуу хотын Накагавара далайн ирэг дээр сэлэхэд таатай өдөр байлаа. Хотын Кёхоку баг сургуулийнхан заншил ёсоор ирэг дээр сэлэлтийн дасгал хийхээр цугласан ч 36 сурагч охины амь өргөдсөн юм. Бүх ангиудын 600 гаруй сурагчид цугласан ба 43 охид давалгаанд цохигджээ. 7 нь ухаан алдсан ч эргэж сэргэн 36 нь амьдарч чадаагүй. Би эргээс 10 гаруй метрийн зайд алхаж явтал гинт өндөр давалгаа ирж хөл алдуулахад би тусламж ирэн гараан өргөн хашгирч байтал өөр бүлгийн багш ирж намайг аварсан. Эргээс дөнгөж 10 метрийн зайд энэ аюултай үзэгдэл болсон юм. Ослын шалтгаан бүрэн тодорхойгүй ба нэг сурагчийн хэлснээр тэр үеэр далайн гүнээс олон эмэгтэйчүүд гарч ирснийг харсан гэсэн байна. Энэ явдлаас 10 жилийн өмнө 1945 оны 7 дугаар сарын 28-нд Цуу хот руу Америкийн нэгдсэн улсын агаарын хүчин дайралт хийсэн ба. Дайны улмаас амь өргөдөгсдийн сүнс хүүхдүүдийг усанд живүүлсэн гэсэн цуу яриа бий. 1963 онд амьд үлдсэн нэг сурагч удаан хугацааны комоос сэргэж ярилцлага өгснийг сэтгүүлд хэвлүүлсэн байна. Хироко тэрийг хардаа гэж миний хажууд сэлж байсан ноён эс хилээд гарлуу минь хурч далай руу харуулхад биднийг барьж авах гэж буй цэнхэрдэн ирэх давлгааг харлаа. Би эргэж хараад дэмий хашгирч ноён эсийн биенээс зуурлаа. Бид далайн эргээс 20-30 метрийн зайд сэлж байтал
давалгаан цохигдож живж эхлэв. Бид давалгаа дор амьсгаа төгжин шумбаж байтал бөөгнөрсөн хар зүйл бид хоёр руу чиглэн ирлээ. Тэр бөөгнөрсөн хар зүйл бол маш олон эмэгтэйчүүд байсан юм. Багш намайг чирэн давалгаанаас гаргасан байх. Учир нь би цаашаа юу болсныг сандгүй юм. Өөр нэг хүний дурсамжинд тухайн өдөр 600 гаруй охид хөвгүүд 19 багштайгаар арга хэмжээнд оролцсон. Шалгалт 10 цагаас эхэлж эхний 100 сурагчид ус руу орсон. Хэдэн минутын дараа осол болсон. Нэг багш эрг рүү чиглэн талаагаас цагаан зураас ирж байгааг харсан. Жижигхэн л давалгаа шиг байсан. Тэгтэл тэр давалгаа сэлэгчдэд хүрэхээс өмнө алга болчихсон. Гэтэл дараах нь усанд байсан хүмүүст аюул тохиолдсон. Олон охид хашгирч даллаж усан доогоор татагдан орж байлаа. Багш нар болон сайн сэлэгчид туслахаар очсон боловч эцэст нь 36 охин амиа алдсан юм да. Хотын цогцос чандралах газар хүрэлцэхгүй байснаас зэрэгэлдээ хотоодоос тусламж хүсч байв. Гэхдээ хамгийн эвгүй зүйл энэ биш байсан. Амь аврагдсан нэг сэлэгч эрг рүү гарахдаа гартаа агаарын давталгаанаас хамгаалах зориулт бүхий юудан барьчихсан байсан. Газар хөдлөлтийн үеэр бас хүмүүс толгоогоо юмн зөгхөөс сэргэлж өмсдөг. Гол нь агаарын дайралтын үеэр ихэвчлэн энэ юудан хөмсдөг байсан юм. Тэр өдөр хинж талаан эрг рүү тийм юудан авчраагүй. Гэтэл яагаад амь аврагдсан чаахан охин энийг гартаа барьчихсан байсан юм бол? Дараа нь амь аврагдсан нэг охин хэлэхдээ далаагаас эрг рүү бөөгнөрсөн хар зүйл ирж байсан. Тэд бүгдээрээ толгойдоо юудан өмссөн олон тооны эмэгтэйчүүд байсан гэдэг. Тэд хүүхдүүд рүү ойртон ирээд хөлнөөсөн татан ус руу чирж орсон гэж ярьдаг. Зарим нь усан дотор хуугаа цагаан царай харсан гэдэг бол амьд үлдгэстэд ерөнхийдөө адилхан зүйлсийг ярьсан байдаг. Дайны үеэр 10 жилийн өмнө энд агаарын маш том хэмжээний бөмбөгдөлт болсон ба Цуу хотод хэдэн мянган хүн амь өргөдөж тэдний цогцос далайн эрэг дээр хөглөрч бас хөвжүүлсэн гэдэг. Мөн бөөнөрөө живсэн энэ тохиолдлыг усан доор хурсгалаас болсон байх гэж зарим хүмүүс хэлдэг юм. Накагавара эрэг гүйхэн устай ба хэд хэдэн газраар аанно голоос эрэг ус цотгож ирдэг. Магадгүй голын уснаас болж эргийн гүйхэн ус гинт үерэлсэн ч үеж болно. Гэхдээ л олон тооны сурагчдын хэлж байсан хий үзэгдэл тайны хохирогчдын сүнсүү эсвэл юу байж болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Одоо цагт Накагавара далайн эрэг дээр маш цөөхөн хүмүүс сэлдэгч хотын цагиргаанаас наран шарлагын газар байхад тохиромжгүй гэж үздэг юм. Ойва бол Японы жижигхэн хотод амьдардаг маш хөөрхөн бүсгүй байв. Түүний сүд залууг Имон гэх ба түүнд хөрөнгө мөнгө гэх зүйл байгаагүй ч Ойва түүнд маш хайртай байлаа. Унган багын хайртай залуу нь түүнээс гэрэлхийг гуйхад Ойва аз жаргал домбож байв. Хормын дараа аз жаргалтай госууд тусдан гарч шинээр төрөх хүүхдийн хүлээж байв. Ойва нөхрийгөө ядуу гэж голсонгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийн ааш авир ядуу зүдүү амьдралаасан болж улам муудаж байлаа. Иймэн удалгүй залуу аз жаргалтай эхнэрийн үзэн ядах болж өөмэй гих баян эмэгтэй нууц амраг болов. Нөхөр нь баян эмэгтэйтэй хэдэн сарын турш додонсож баян эмэгтэй түүнийг гэрэлсэн болон ядууг үл тун хайртай болжээ. Нэг өдөр өөмэгийн аав Иймэнтэй уулзгаар ирэв. Аав нь түүнийг эхнэртэй байсныг ичгэвтих хэрэг гэж нэрлэн яагаад охин нь ийм хачин юмд хайртай болж хөө гэж шогшров. Өөмэгийн аав тэгсэн ч түүнд эд баялаг амжилтын түлхүүрийг атгуулж болно гэж зөвлөв. Иймэн түүний үгийг анхааралтай сонсжээ. Түүний хэлсэн үгч таалагдав. Оюун бодолд нь адхаг чөтгөрийн санаа орж ирэв. Өөмэтэй суух ганц боломж нь Ойва болон төрөөгөө байгаа хүүхдийн цааш харуулчих бол саадгүй болох нь гэж сэтгэв. Хамгийн амархан арга нь Ойвад хор уулгаж байгалийн чамаар өгсөн мэт болгоё гэж шийджээ. Хөөрхий Ойва нөхрийнхөө адхах санааг огт сэжгэлсэнгүй.
Удахгүй амиа алдахаач мэдлгүй хүүхдийн төрүүлэх сарыг хүлээж байлаа. Нэг орой Ойва Эймэн хоёр оройн хоолон идэхээр сууж байхад нөхрийнхөө сэтгэл санааг нэг л тогтворгүй байгааг анзаарав. Тэр нөхрийнхэн хоолон идэхийг хүссэн ч өнөөх нь амандан огтхон ч хүргэсэнгүй. Нөхөр эхнэрлүүгэн хашгичин өөрийг нь шагаад байлгүй хоолоо өөрөө идэв. Хүүхдээ төрүүлэхийн тулд хүчтэй байх ёстой огт сануулад авав. Ойва эцэст нь нөхрөө ядагхан байлж өөрөн хоолон иджээ. Удсан чгүй бие нь хүн дээр өвдөв. Эймэн түүнийг хүүтнээр харж хор хэрхэн үйлчилж байгааг хүлээж байлаа. Гэхдээ Ойва тэр торон өгсөнгүй. Эхлээд хөөхөн царай нь хорноос болж гажуудан өөрчлөгдөв. Дараа нь ухаан алджээ. Эймэн эхэлсэн ажлаа дуусгах чадалгүй хулчгар тул Ойвагийн амьгүй биеийг орон дээр хэвтүүлчихв. Хэсэг хугацааны дараа Ойва сэргсэн боловч юу ч санахгүй байлаа. Хүүхдэн золбож өөрийнх нь царай үзээрийн муухай болсон ч Ойва амьд гарчээ. Эймэн бухимдж байлаа. Тэр гаднаа санаа зовнсон нөхрийн төр үзүүлэгч эхнэрээсэн ангижрах атгах санаа агуулсаар байв. Нэг өрөө тэр Ойваг дагуулan ой талхаж явав. Тэд хавцлын эрмэг дээр ирэх үед Эймэн ийш тийшээ хүн байгаа эсгийг харж шалгав. Хэн ч байсангүй. Эймэн Ойваг хавцал руу түлхэж орхив. Ойвагийн өндөрөөс унаж хэмхэрсэн биеийг янзалж Эймэн хамаг мөнгөө шавхан халамжтай ганцарсан нөхрийн дүрд чадварлаг тоглон оршуулгыг аль болох сайнаар хийж дуусгав. Ойва байхгүй болсон тул мөнгөний гажигдал дахиж ирэхгүй гэдгийг Эймэн мэдэж байв. Ажил явдлыг дуусгасан хойно Эймэн өөмөтэй гэрлэх бэлтгэлэн хангалаа. Хормын өмнөх шөнө Эймэн орны хажуугийн дэнлүү анивчиж байгааг анзаарав. Ус хайдар гарвал дүрсэн солигдож байлаа. Гинт Ойвагийн муухай болсон царай дэнлүүний оронд гарч ирэн улам томорсоор урвагч гэж хягтнан дуугарав. Эймэн зочсонтон саваа барьж аван нүүрлүүн зогтол Ойва алга болж дэнлүү зогогдсон газар бутран унлаа. Салгана чичирсэн Эймэн орой хидих арх ууснаас болж хий юм харлаа гэж өөртөө итгүүлэн орондоо оров. Дараагийн өдөр Эймэн урд шөнийн явдлыг мартсан байлаа. Өөмөө тэр хоёр хормилжээ. Шинхэн эхнэрийн өргөн өрөөндөн орж байтал үтсгэлэнтэй царай нь Ойвагийн үзээрийн царайгаар солигдож урвалт гэж хягтан хэлв. Айсан Эймэн сэлмийн шүүрч аван Ойвагийн толгойг завчин хаяв. Тасарсан толгой шалан дээгүүр өнхөрсөөр тогтоход Ойвагийн царай биш өөмөө болж таарав. Тэр эмэгтэй хүний инех чимээг сонсчээ. Эймэн байшин дотор нуугдах газар гайнгүйлээ. Гэтэл хаалхыг нь балбах чимээ сонсогдож өөмөгийн аав хаалгыг онгойлгохыг шаардах сонсогдлоо. Эймэн хаалгыг ожиж нээтэл Ойва зогсож байв. Урвагч гэж тэр хягтан дуугарав. Эймэн дахиад сэлмийн талан гүйцэтгэл өөмөгийн аав газарт өвчгсөн хэвдэж байлаа. Эймэн хавцал руу зугтаж Ойвагийн инээд хойноос нь дагана. Тэр хавцлын эрмэг дээр гарan доош харан үсрэх гэснэн бодлон өөрчлөв. Үхэхэд хитрхи залуу байна гэж боджээ. Гэсэн ч оройтсон байв. Хавцлын хажуугаар өнгөрч явсан хүн хэлэхдээ Эймэнийг эхлээд нэг эмэгтэй араас нь түлхснэн чангаар инээсээр араас нь үсэрсэн гэж хэлсэн байна.